Түүний хилцүүлэг зохион байгуулж байгаа хамсуурын төлөөлөгчөөс их хариулъя. Аймгийн иргэдээр бол хэдэн удаа сонгогдож байгаа хүн билээ өөрөө? Хэдэн удаа сонгогдож байгаа вэ? Анхны удаа юу те? Аймгийн иргэдээр бол төлөөлөгч нар одоо энэ улсын бол орон нутгийн төсөвдөр хяналттай хэрэг үүргэнд та нарт бүгд чинь байгаа. Ялангуяа аймаг орон нутгийн төсвийг аймгийн иргэдээр урлын төлөөлөгч нар баталдаг. Тэгэхээр би ганц л юм ярих гэдэг. Сангийн ирмэний хаалга одоо тэгээд тэр тогтчл мөчлөлтөөгөө тэр бүм 200 300 сая төгрөг болж байгаа юм гэсэн. Сангийн ирмэний хаалга хэрэгтэй юм уу? Энд нэг 75 хүүхэд нь байна уу, 50 хүүхэд нь байна уу? Тим цэцэрлэг энэ одоо ер нь хорвол хэрэгтэй байгаа юм. Тэгээ нэг улс төрийн өнгө айстай юм асуугаал тэр тэгсэн байхгүй юу, энэ нэгсэн байхгүй юу гэж зохион байгуулж байгаа бол чи ихчлөөчлөр юу энэ хилцүүлгийг хамсурын зохион байгуулж байгаа бол тэгш боломжийг хангаад бүх мэдээлэлээ энэ дээрээс хахад тавьж байгаа ярих хэрэгтэй байхгүй юу? Төрийн худалдаа авахт чинь бүх мэдээллүүд нь байгаа. Одоо ингээ би түрүүн ч ярьсан зүгээр нэг нээлттэй сонгон шалралтанд нь оролцоод энэ объектыг ингээд өргөтгөхөөл ингээ үгүй гэсний төлөө одоо ингээ намайг нэг баахан хүмүүсийн дунд суулгачаал та энийг ингэсэн үү асуух сонирхол байгаа юу ч гэх шиг ийм асуулт асуухаас өмнө төсөвдөө хяналт тавьж байгаа аймгийн иргэдийн урлын төлөөлөгч нар анхнаасаа тэгвэл аймаг орон нутгийнхаа төсөв батлахтаа улсын төсөв одоо тэр гишүүдээрээ дамжуулж мөнгө суулгахтаа нээлттэй хилцүүлэг та нар зохион байгуулсан шүү дээ. Одоо энэ дээр зохион байгуулж байгаа адилхан үнэхээр энэ Ховд аймагт хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу гэдэг юм эхний хэлсэн зохион байгуулах хэрэгтэй. Тэрүүнийхээ дагуу би чам чиний асуултанд хариулж байна. Хамгийн эхний чинь асуултанд хариуллаад байна би. Тэгэхээр ер нь бол одоо ингээд нэг амар их төсөвтэй хайртай хүн юм шиг шүү дээ өөрөө их. Үнэхээр одоо би татвар төлдөг заяа. Улсын төсөв яриг өөрөө хэлсэн учраас хариулж байгаа юм. Би юуг нь асуултыг ойлгоод байгаа. Тэгэхээр хэлэх үгээ нэг юмсан эн чинь эхнээс нэлэхгүй болохгүй шүү дээ. Тийм байгаа болохоор бүх энэ яаж байгаа аймаг орон нутгийн төсөв бол улсын төсөвдөө хариуцлагатай та нар хандаа. Өөрсдөө бүх төсөв дээрээ энэ сонсголоо хий. Тэр сангийн ирмэний хаалга хэрэгтэй юм уу? Цэцэрлэг хэрэгтэй юм уу гэдэг за тэр нь чи хариулчих. За хохирол учраад байгаа юм уу үгүй юу гэж юм тийм ээ. Одоо энэ миний барьсан байгаа байрлалаас нэг ширхэж тоосго аваагүй. Одоо энэ байдгаараа байж байгаа. Надад бол хохирол учирсан юм байхгүй. Гэхдээ нэг ийм жишг тогтох гээд байгаа байхгүй юу? Ингээд хийж гүйцэтгэж байгаа төрн нэг юм зохион байгуулцдаг, хувийн хвшлэн орчдөг. За нэмэлт нэг Төрн өөрөө нэг юм зохион байгуулцдаг. Тэнгуүтэ хувийн хвшлэн орчдөг. Эцсийн үр дүнд нь хувийн хвшлэн бүх хариуцлагыг үүрэх гээд байгаа юм шиг хувийн хвшил рүүгээ дайрдаг. Ийм байж болохгүй. Анхнаас нь тэгэхээр иргэдийн урлын төлөөлөгч нар энэ төсвөө яаж ямар ажил дээр энэ аймгийн төсөв бол орон нутгийн төсөв тавих юугаа эхнээс нь та нар бүгдэн дээр нээлттэй ийм сонсгол хийж тавиарай цаашдаа. Надад одоогийн байдлаар хохирол учирсан юм байхгүй.